Өнөөдөр мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээл болохоор ерөнхийдөө тэмдэглэл гэсэн хичээлийг болно. За энэ тэмдэглэлийн төрлүүд гэж байна. За нэгдүгээр тэмдэглэлийн төрлүүд дотор сайн тэмдэглэл, муу тэмдэглэл гэж байна. За дэлгэцээ баг зэрэг томруулъя. За муу тэмдэглэл гэж юу нь юу хэлэх вэ? За бичих гэж хамаг цагаа алддаг. Яг энэ яст мэлхий шиг хамаг цагаа бичихэд зориулдаг. Өөрөөр хэлэх юм бол хамгийн ихний хичээл дээр 24 цагийн дотор нийт ярьсан зүйлийнхаа 80% нь хүн мартчихдаг учраас бичсэн зүйлээ юу бичснээ дараа нь буцаад ерөөсөө сандгүй дам бичгээр илэрхийлсэн учраас эргээд харахад маш ойлгомжгүй зүгээр л хуулж бичсэн. За дэлгэцэн дээр харагдах байдал нь бол ийм иржсэн бичиг харагддаг байна. Муу тэмдэглэл. Үүнийг бол муу тэмдэглэл гэдэг байна. За эсрэгээр тэгвэл сайн тэмдэглэл гэж байх ёстой тийм үү? За тэгэхээр сайн тэмдэглэл гэдэг юм бол юу байх вэ гэхээр богино хугацаанд бичигдсэн. За үр ашиг сайтай, илүү ихийг буцаад тогтоох боломжтой гол зүйлийг бичсэн гэсэн үг. За зэгслэхэд их амархан, буцаад эргээд гарахад амархан, идэвхтэй юм сургалтын юм маягтай. Өөрөөр хэлэх юм бол ийм хүснэгт, зурагт тэмдэг ашиглаад бичсэн ийм. За доотлолт нь summary ерөнхий дүгнэлтийг биччихсэн. За ийм байх юм бол энийг сайн тэмдэглэл гэдэг байх нэ. За сайн тэмдэглэл хөтлөхийн тулд яадаг вэ гэхээр заавал нөгөө хуваадагч болон 5 усын аргаараа 3 дугаар хичээл дээр үзсэн тэр аргаараа хичээлийн ерөнхий агуулгыг урьдчилан судалсан юу бичгээ ерөнхийдөө төлөвлөсөн байх нэ. Дэвтэр дээр тэмдэглэлийн ерөнхий загвараа төлөвлөсөн хичээлдээ орох нэ. Тийм тохиолдолд яах нь ийм сайн тэмдэглэл дэвтэр дээр бичигддэг байх нэ. Тэгээгүй тохиолдолд багшийн хэлсэн үг болгоныг бичээд байвал ийм иржсэн олон тексттэй муу тэмдэглэл бичигддэг байх нэ. За шинж чанарын хувьд болохоор бичих аргын хувьд муу тэмдэглэл болохоор багшийн хэлсэн үг болгоныг нэг бүрчлэн бичих гэж оролддог учраас хичээл рүү анхаарах боломж олддоггүй. За сайн тэмдэглэгч бол зөвхөн гол утга санаа түлхүүр үгсүүдийг л түүж бичдэг байна. За тархины үйл ажиллагааны хувьд болохоор яг бичгийн машин шиг ойлгоод өнгөрөхгүй байсан ч хамаагүй ерөөсөн амнаас нь олсон үг болгоныг бичээд байдаг бол шүүлтүртэй ханддаг байна. Яг гэвэл нөгөө хичээлийг түрүүчийн хичээл дээр сонсох чадвараа 4-р хичээл дээр сонсох чадвараа сайжруулахын тулд урьдчилан хичээлийг бэлтжчихсэн, уншчихсан заавал орж ирээд багшийн юу ярих, хаана ямар асуудал байгааг урьдчилаад хичээлийн тухайн агуулга дээр тухайн хүүхдэд ойлгохгүй хаана ямар асуудал байгаа дээр урьдчилаад танилцсан мэдээлэлтэй маш шүүлтүртэй ханддаг ийм болцсон байх нэ. За харагдах байдлын хувьд болохоор зай завсаргүй үргэлжилсэн их бичвэр байдаг бол за сайн тэмдэглэлийн хувьд бол сум, гарчиг, тэмдэглэгээ, зураг энэ ашигласан байж болдог байх нэ. За эргээд харахад болохоор муу тэмдэглэлийг эргээд харахад уншихаас залхуу өрмөр их текст байдаг байна. За тэгвэл сайн тэмдэглэлийн нэг давуу тал бол ганцхан харахад л бүх зүйл ойлгомжтой байна. За муу тэмдэглэлийн үр дүнд нь муу тэмдэглэлийг хичээлийн дараа юу бичснээ сандаггүй байхад сайн тэмдэглэлийн хувьд хичээлийн дараа бүх агуулга тодорхой байдаг байна. Яг гэвэл ийм түлхүүр үг ашигласан байдаг байна. За түрүүчийн хичээлүүд дээр 3 дугаар хичээл дээр ярьсан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдууд ерөнхийдөө хуваадагт буюу бас 5 усын аргаар бичигдсэн байдгаа гэдэг ингээ ярьж ирсэн. За тэгвэл энэ дээр байгаа энэ үрэлт гэдэг үг тодорсон байна. Үрэлтийн хүч гэдэг үг тодорсон байна. Гэх мэтлэнгээр энэ 6 дугаар ангийн сургалтын ашиглаж байгаа тухайн агуулга дээр байгаа үндсэн санаанууд нь яг нь энэ хуудад 5 усын технологиор бичигдсэн учраас тодруулсан гол үгнүүд нь тодруулсан байдаг байна. За энэ үрэлтийн хүч гэдэг агуулгыг багш нь яаж идэвхтэй тэмдэглэлийн аргаар бичих вэ гэдгийг ярилцъя. За зөв тэмдэглэж бичихийн суралт заавал түлхүүр үгийг бичнэ. За ямар нэгэн сум тэмдэглэгийг ашиглана. За ингээд доор нь дүгнэлтээ заавал бичдэг. За ийм аргыг бол Корнелийн арга гэж нэрлэдэг.
түлхүүр үгтэй сум тэмдэглэгээ бичсэн тайлбартай ийм аргыг бол Корнелийн арга гэдэг байх нэ. За одоо түрүүчийн зурган дээр байсан үрэлтийн хүчний тодорхойлолт. Үрэлт гэж юу вэ гэхээр энд үрэлт гэдэг үг энд байна. За энд үрэлт гэдэг үг байгаа. За хоёр бие хоорондоо шүргэлцэх болж үүсэх үйлчлэлийг шинжлэх ухаанд үрэлт гэж нэрлэдэг гэх юм бол яах нь одоо энэ доор нь ингээд өөрийнхөө ойлгосноор ингээд хоёр бие гадруугаараа хоорондоо өнгөрөх ийм тохиолдолд үрэлт үүсдэг байх нэ. Доотлын зургийг бас давхар ашиглаж байна тийм ээ. Үрэлт үүсэх нөхцөлийг энэ зургаа бас ашигласан байна. За хаашаа чиглэх вэ? Нөгөө Хуваадит арга дээр асуулт юм байгаа шүү дээ. Харах, унших, буюу асуух гэсэн байгаа. Тэгэхээр энэ юу вэ гэдэг асуултууд чинь энд бичигдээд байгаа гэсэн үг. За хөдөлгөөний эсрэг чиглэлд үйлчилж хөдөлгөөнийг саатуулдаг гэж байна. За энд болохоор энд хөдөлгөөний эсрэг чиглэлд гэдгийг энд түлхэх хүч нь энд байна. Хөдөлгөөний эсрэг чиглэлд гээд энд текстэн дээр бичигдсэн байгаа. За дараа нь нөлөөлөх хүчин зүйл нь юу вэ? За гадаргуугийн байдал бол арзгаар барзгаар байвал үрэлт нь бага их байдаг. Гөлгөр байх юм бол үрэлт нь бага байдаг. Биеийн жин мэдээж хүнд байх юм бол үрэлтийн хүчийг тэндээс байрнаас нь хөдлөх боломж багтаа учраас илүү их үрэлтийн хүч ихсдэг байх нэ. За тос тослогоо нунтаг түрхүүл үрэлт гадаргууд дээр ямар нэгэн тос эсвэл шингэн зүйл түрхэх юм бол яах нь нунтаг ийм гөлөөлөгдөг нунтаг түрхэх юм бол үрэлтийг багасгах боломжтой, ашигтай ашиггүй хоёр тохиолдол байх боломжтой гэдгийг энэ агуулга дээр бичсэн байна. За тэгэхээр хичээлээ ерөнхийд нь яг энэ Корнелийн энэ аргаар Хуваадит аргаараа төрүүлж уншичаад хичээл дээр урьдчилан тэмдэглэгээ хийгээд очично гэсэн үг хичээл дээр. За тэгээд урьдчилан тэмдэглэгээ хийж очичоод хичээлээ сонсоод дээр нь нэмэх юмнуудаа энэ тэнд нь зураад нэмээд ингээд явж болох нэ. За энэ түлхүүр үгтэй тайлбартай зураг хөрөгтэй энэ аргыг бол Корнелийн арга гэж нэрлэдэг. За тэгэхээр ерөнхийдөө бол Корнелийн аргын нэг давуу тал бол нэг цагийн хичээлийг нэг л нүүрэн дээр багтаа гэсэн юм дүгнэлттэй. Тэгэхээр хичээлээ 80 минутын хичээлийг гол зүйлүүдээр ингээд тэмдэглээд авчаар нэгдүгээр цаг бага орно, хоёрдугаарт буцааж эргээд харахад 4 удаа харахад хүний байнгын санах хойд мэдээлэл ордог гэсэн шүү дээ тий. Тэгэхээр хичээлээ яг ийм байдлаар биччих юм бол буцаагаад харахад амархан байх нэ. За биологийн 6 дугаар ангийн биологийн хичээл дээр микроскоп гэдэг хичээлийг байгалийн ухааны сурагчдаас ингээд авсан байгаа. За энд микроскопны зурагтай. За энэ дээр бол дугаарлалсан юм тайлбаруудтай байгаа юм. За одоо эндээс болохоор Хуваадит аргаараа энэ дугаарлалсан хэсгүүдийн хаана юу байгааг ингээд тулгаж хардаг ийм аргачлалаар тэмдэглэлээ хөтлөе л доо. За микроскоп гэж юу вэ гэдгийг энэ дээр микроскоп гэдэг нь болохоор ийм зүйлийг ургамал болон амьтны эс нүдэнд харагдахгүй учраас микроскоп ашиглаж судалдаг. Ийм микроскопын бүтцэн нь бол ингэж ийм байх эзэмших хэрэгтэй. Микроскоп нь болохоор гэрлийн болон тулгуурын гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрддэг нэтэргээд ингээд энэ дээр ингээд ангилал нэтэргээд ялгаж бичиж болохоор байна тийм ээ. За тэгэхээр номыг одоо сурагчдаар байгаа агуулгыг багш товчилж ир гэдэг гэрийн даалгавар өгдөг. За тэгэхээр хүүхдүүд ихэвчлэн шууд дээрхийн хуулж өчээд байдаг. Тэгвэл Корнелийн аргаараа түлхүүр үг ашиглаад гол байгаа зүйлүүдийн бүгдээрэнд нь асуултанд хариулах байдлаар ингэж бичих юм бол эргээгээд энэ микроскоп гэж юу вэ гэдгийг ойлгоход илүү их тодорхой болох нэ. За энэ аргыг бол ерөнхийдөө хичээлийн текстийг бичих, хичээлийг товчилж бичих Корнелийн арга гэж нэрлэнэ. Тэгэхээр өмнөх хичээлүүд дээр ярьсанчлан мөн тэр хийж байсан ярьж байсан эхний хичээлүүдтэйгээ бол уялдаж энэ өнөөдрийн хичээл яригдаж байна. За ингээд анхаарал тавьсанд та бүхэндээ баярлалаа.